За ялангуяа энэ видео тоглоомонд донтох асуудал маань өсвөр насны хүүхдүүд илүү тохиолдож байгаа юм. Учир нь гэх юм бол өсвөр насны 10-аас 18 наснд хүүхдүүдэд дофамин гэдэг донтох даавар ялгарч идэг. Энэ даавар хэтэрхий их байдаг учраас хүүхэд ганцхан видео тоглоомд ч гэхгүй яг өөрт нь таатай мэдрэмж өгж байгаа бүх зүйлдээ донтож эхэлж идэг. Магадгүй таны хүүхэд 5-6 настай байжсэн ч хамаагүй утас өгтөл чимээгүй болчихдог. Уцаа харж ижил тавширч идэг. Аав ээжтэй хайртай юу гэд хурж ирээд унсуулахын оронд уцаа өгөөч гэж нэгэх юм бол таны хүүхэд гар утсанд донтсон байна гэж ойлгож болно. За тэгээд яг энэ нь хүүхэд тоглоод ирэхээрээ бүр улам донтно ахгүй юу? Тэрнээс чат бичих ч юм уу тийм ээ. Эсвэл одоо инстаграмаас одоо жишээ аваад чат бичээд энийг амьдрал дээр хэрэгжүүлж ивэл окей болж юм те. Нэгдүгээр хамгийн түрүүнд хүүхэд ууртаа харж эхэлнэ. За хоёрдугаарт гэдэг юм бол хүүхэд маань өөрөө таагүй одоо сэтгэл хөдлөлийг улам ихээр мэдэрч эхэлнэ. За тэгэхээр уур гэдэг маань яг үнэндээ төрлөх сэтгэл хөдлөл гэхдээ энийг таагүйгээр яаж хүлээж авч байгаа вэ гэдгээр хит их ууралсны дараа юу болсноо санахгүй байх нэгдүгээр. За хоёрдугаарт гэдэг юм бол сэтгэл готролд орох, өрөөндөө өдөржингөө байх, өшүүн огт нойр хүрэхгүй байх, унтахгүй байх гэдэг зүйл маань бүгдээрээ нийлээд ирэхээр дэлгэцийн хам шинж болоод ирж байгаа. Ингэнгүүт өсвөр насны ихэнх үе буюу 10-аас 13 хүртэлх наснд хүүхдүүд тэр чигээрээ ерөөсөө ингээд залхуурлын байдалтай бүр ингээд шилжиж ирж байгаа. Огт хийхгүй, хөдлөхгүй, өлсөөл суугаад өдөржингөө өлссөн ээжигээ орж ирэхэд байж байгаа байхгүй юу? Яагаад ингэж өлсөөд байгаа юм бэ? Хоол байжтэй хийгээд идэж гэдэгэнгүүт хүүхэд маань яагаад тэгэхээр залхуураад байгаа байхгүй юу? За тэгээд манай төв дээр ирж байгаа өсвөр насны хүүхдүүдээс мөрөөдлөө бичих хамгийн сайн цаг их байх юм бол хийж чаддаг зүйлээ бичээрэй гэдэгэнгүүт хүүхдүүд маань залхуурхаа болмоор байна гэж бичиж байгаа байхгүй юу? Энэ нь нөгөө нэг цэвэр гар утасны хамааралтай цэвэр дэлгэцийн хам шинжээс болоод хүүхдүүд ингэж залхууралд автж байгаа маа. За хүүхдийг дэлгэцээс холдуулдаг зүйл юу вэ гэхээр гэр бүлийн уур амьсгал буюу ах эгч дүүнэр гэдэг. Дүүгээ хараад аав ээжтэй туслаад байж гинэ гэд маа нэгдүгээр хөдөлмөрийн сэтгэл зүйсэж байгаа юм. Хоёрдугаар гэдэг юм бол тухайн хүүхдэд чиглүүлэг бас өгж байгаа. Ярих хэрэгтэй. Тэгэхээр өсвөр наснд ялангуяа хүүхдэд ярих хэрэгцээ их байдаг байхгүй юу? Өөрийгөө гоё илэрхийлэх хэрэгтэй тийм ээ. Өөрийгөө би мундаг, би сайхан, би чадж гин гэдэг хүүхэд аав ээжтэй болон нийт орчин тойрныхаа хүмүүст илэрхийлж иж сайхан бидэг байхгүй юу? Тэгэхээр энээс одоо энэ хэрэгцээг нь хангахгүй болохоор энийг нөгөө нэг хүүхдүүд өөр тийшээ хандуулж нөхөөд нь штэ тоглоомон дээр илүү ранка өсгөж ийн. Энээс бүр ингээд одоо PUBG чинь бүр мөнгө аваад тэгээд тэр мөнгөөрөө одоо янз янзын юм аваад дахиад тэгж тоглодог болсон байна штэ. Хараа хяналтаа маш сайн болох хэрэгтэй. Хоёрдугаарт гэх юм бол хугацаа заах хэрэгтэй. Утас тэнд байж идэг. Өдөрт чи одоо цаг 30 минутаар тийм ашиглаж болох нь тий. Энэ нь тэгээд нөгөө хүүхдэд өөрт нь тийм дарамттай биш байх хэрэгтэй. Гэтэл дарамтлаад байх юм бол эсэргээрээ бүр улам сэтгэлийн гүн хямрал болгоод